За ажлын хэсгээс бэлтгэсэн танилцуулгатай холбоотой би нэг хоёр асуулт. Үгүй нэг асуулт нэг тодруулга авъя гэж бодлоо. Сая ажлын хэсгийн дарга энэ татврын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд энэ татврыг өөр барагдуулах ажиллагаанд татвар төлөгчдийн нөгөө санхүүгийн чадамж бизнесийн үйл ажиллагаанд учирч байгаа энэ эрсдэл харгалзаад 80-20 гэж шиг боллоо тий. 80-20. Гэтэл чинь нэг мэдээлэл дотор чинь нэг 10% нэмэгдэх тухай зохицуулалт орж ирсэн тухай байна. Өөрөөр хэлбэл 30% болох. Энэ талаар нэг дөр тодруулга авъя. 80-20 гэдэг чинь хатуу байгаа мó? Энийг яагаад бүр тийм хатуу 80-20 гэж яриад байгаа юм бол гэдэг асуудал. Хоёрдугаарт нь тэр нэг аж ахуй нэгж байгууллага нийгмийн хариуцлагын хүлээнд олимпийн одоо олон төрлийн спортын холбоо, мэрэгжлийн баг тамирчдад нэг дасгалжуулагч олгосныг санхүүгийн дэмжлэг хандивын зардлыг албан татвараас хасаж хөнгөлөх тухай зохицуулалт биш үү? Энэ дээр энэ яг хэлцүүлгийн явцад өөрчлөгдөж магадгүй. Одоо бид нар чи ерөөсө бүх юмны үн өссөн тухай ялангуяа энэ мах захны үн ч одоо ерөөсө бараг 50% өсчихэд байгаа юм уу? Гэхдээ энэтэй энэ хөдөө аж ахуй ор манах энэ хөдөө аж ахуйн салбарт энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа ялангуяа Улаанбаатар хотыг тойрсон энэ суурин газруудыг тойрсон хөдөө аж ахуй сүү махны чиглэлээр яг энэ чиглэлийн зохицуулалт оруулж ирэх боломжтой юу? Монгол зохицуулалт. Тэгэхгүй бол үе үед бид нар нэг юм ярих нь шүү дээ. Энд чинь нөгөө Улаанбаатар хотын захирч төдийгүй засгийн газраа огцруулдаг хэлбэр рүү орох гэдэг шүү дээ. Манай хөдөө аж ахуй бол эмзэг шүү. Байгаль цаг уурын хувьд ч тэр ер нь энэ чиглэлийн нэг татаас зохицуулалт энэ юугаар нь ороод ирвэл тамирчдад санхүүгийн дэмжлэг олгож болоод байгаа юм бол хөдөө аж ахуйн салбартаа жоохон дэмжлэг үзүүлэхийн татврын ерөнхий хуульд ийм зохицуулалт оруулж иж болохгүй байна уу? Энд хэн хариулах вэ? За ажлын хэсгийн ахлагч хариулъя. За засгийн газраас өргөн барьсан төсөлд бол татврын ерөнхий хууль дээр одоо энэ татврын өртөг компаниудын дансыг одоо шууд нөгөө бүдүүлгээр ингээ хаагаад оржсон мөнгөний бүгдийг авдаг байсныг халаад за нөгөө олон улсын практикт байдгаар нэг тодорхой хэмжээг нь үлдээдэг. Одоо нэг бас нэг компаниг дампууруулахгүйгээр цалингаа өгөх боломжийг нь олохоор тэгээд 20% нь үлдээг 80% нь одоо суутгадаг байхаар өргөн барьсан төслийг бас ажлын хэсгээр ажиллаад тэрийг нь 70-30 болохоор санал хураалт хийгээд одоо 70-30 гэдгээр ажлын хэсгээс одоо санал нь орж ирж байгаа. За тэрнээс илүү болчихоо нөгөө төсөв мөрдүүлэх нэг олон асуудлууд бас сөрөг үр дагаврууд гарахаар юм шиг байна. Яг магадгүй одоо эхний ээлжинд бид нэг 70-30-аар явж байгаад за тэр асуудал ингээ гайгүй яваад байвал магадгүй тэргийн дараад нь 60-40 болгодог ч юм уу те. Иймэрхүү байдлаар дараагийн удаа бол хийж болохоор юм шиг харагдаж байгаамаа. За энэ Олимп ТV-ийн наадамтай холбоотой татврын өнгөлтийн асуудал байна. За энэ бол юу шүү нөгөө нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа хөрөнгө оруулалт одоо энэ хандив тусламжийг татврын 1%-аар одоо борлуулалтын орлогын 1%-аар буюу одоо энэ юу үзүүлж болно гэдэг 22.9 байгаа аж ахуйн нэгж орлогын төлбөрийн. За тэн дээр одоо сайн зөөриг гишүүн болон одоо Бат Эрдэнэ гишүүнээр тэр e-спорттой холбоотой асуудлыг тийшээ оруулмаар байна гэсэн байдлаар одоо хуулийн төсөл өргөн барьсан байдیں۔ За тэр нь болохоор одоо биеийн тамир спортын тухай хуулийн 10-ийн 1-ийн 1-т заасан одоо төрлүүдийг тэр хөнгөлтөнд хамруулмаар байна гэсэн тийм хуулийн төсөл байгаа үзэл баримтлал нь. За тэгээд тэр нь болохоор яадаг вэ гэхээр тухайн одоо соёл спорт аяж уушлын сайдын тушаалаар тэр төрлүүдийг тодорхой болгодог. Өнөөдрийн байдлаар бол 26 төрлийн спорт байгаа. За тэгэхээр энийг хязгаарлах үүднээс Олимп ТV наадам гэж оруулж өгч байгаа. Тэгэхгүй бол одоо сайдын тушаал гэдэг маань маргааш 30 болж болно, нөгөөдөр 40 болж болно тийм ээ. Тэгээ утахгүй юм болохоор бид нэр Олимпийн болон ТV-ийн төрлийн спортуудыг оруулснаар тэр үзэл баримтлал нийцүүлээд энэ юуг саналыг оруулж байгаа гэсэн үг. За яг хөдөө аж ахуйн салбартай холбоотойгоор нөгөө 22-ийн 9-дэр хөдөө аж ахуйн салбартай холбоотой юм байдгүй. За тэн дээр ч юм бол одоо соёл байдیں, спорт байдیں, за нийгмийн хамгааллын чиглэлийн асуудлууд байдیں, байгаль орчны чиглэлийн асуудлууд байдیں. Яг хөдөө аж ахуйн чиглэлтэй холбоотой асуудал дээр 1% татврын хөнгөлт эдлэхээр нийгмийн хариуцлагын хүрээнд хүндэгдсэн заалт байдгүй. За мөн гишүүд өргөн барьсан төсөл дээр тэрийг хүндсэн бас заалт байхгүй байна.